Одон дөрсөвх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Батэрдэнд бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани болон Одон дөрсөвгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дөрсөвгөр болон NTV телевизээр зам 83.3 107 стилгоны Одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд батаха. Өдрийн мэнд. За Канада руу их явдаг манах. Тэр талаар ярих гэж байна уу эсвэл тэр талаар явах гэж байна. Канад ер нь гадагшаа хүмүүс чинь сурах, боловсрох, эсвэл ажил амьдралаа залгуулах, ажиллах тийм ээ. Эсвэл ердөөсөө бүр иргэншлээ солиод явдаг те. Шинэ боломж хайж. Шинэ боломж хайж. Одоо энэ давлгаанууд бол нэлээд байгаа шүү дээ. Одоо Америк руу те. Европын холбооноос явсан Америк өөрсдөө тэр нөгөө шинэ боломж хайж явсан хүмүүсийн идэвхтэй хүмүүсийн цугларал учраас Америк одоо ийм айхтар ийм идэвхтэй байдаг. Эсвэл нөгөө талаас юу гэж ярих вэ гэхээр олон үндэстэн цус солилдохлоор сайн гэдэг шиг те олон үндэсний соёл яагаад хамгийн айтайхан авч үлдээд энэ сүлд үүссэн ч гэсэн хөгжилтэй байдгийн үндэс центргээ тайлбарладаг зөндөө байгаа. За энэ бүлгэн болгоно одоо тухайн улс буюу цагаач иргэд авах, ажиллах хүчин авах, оюутан авах энтертэй бол яг энэ бодлого цаана гүн уялдаа холбоотой байдаг. Тэрэндээ ч гэсэн ганц Америк нэтрэг гэхгүйгээр одоо Канада гэдэг. Канадыг яагаад онцолж авах болсон гэхлээр яг нөгөө Канада руу нэг хэсэг 10 гаруй жилийн өмнө цагаачлах гэдэг нэг юм хэсэг давлгаа явсан да. Тэндээс хараад тэгээд хүмүүс аягүй их нэг асуудаг. Тэгээс одоо Канадын эдийн засаг яах вэ гэж юм асуухаас илүүтэйгээр Канада руу яавал сурахын ямар сургуулийн дээр вэ? Эсвэл Канадад одоо гарахын тулд яах вэ? Би 1 2 хүүхэд 3 хүүхэддэг ингээ гэр бүлээр гарах гэсэн юм а гэдэг асуулт байгаад байдаг. Тэгээ эндээс би юг энэ олон жилийн туршид харав гэхлээр хүмүүс өөрийнхөө нүдээр хараад байна. Гэтэл чин чамааг хүлээж авах гэж байгаа буюу ялангуяа цагаачлаа гарч байгаа хүмүүс тэр шинэ их орон чинь тохирж гин үү гэдгээ харах нь аягүй чухал гэдгийг олон жилийн турш хэлмээр санагдаад байсан. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр аль болох нэг жоохон 40 эд минутанд багтаагаад аль болох хурдхаж тайлбарлах, логикийн тайлбарлахыг оролдож байгаа. Тийм. Гэхдээ хоёулаа бол Монгол хүний гадагшаа яваасаа гэж хэлж хүсэхгүй байгаа шүү дээ, тийм. Монголдоо сайхан амьдраад хангалуун байгаасаа л гэж хүсэж байгаа. Гэхдээ үнэхээр боломжийн тийм байхгүй учраас иргэд маань үнэхээр одоо хөгжилтэй орн руу явахыг илүүд үзээд байгаа, тийм. Тий. Гэхдээ бас яг хоёр нюанстай. Бүр дөрвөөд зүхтаагаад явахыг хүсэхгүй байгаа. Тий. Гэхдээ сурах, ажиллах маягаар эрдэм боловсрал, туршлага, судлахыг бол би харин бүр дэмжиж байгаа. Уг нь тийм юм. Тий, яваад ирмээр байгаа байхгүй тий нөгөө. Гэхдээ тэнд очсон хүмүүс чинь тайлаад ирмээр байгаа. Буцаж очиод яах юм бэ гэдэг бодол маш их байгаа байхгүй. Тэр жоохон хэцүү байна. Тий. За энэ тусдаас хэдв тий. Ийм бодлогын тэрийг бүр бас ярмаар аягүй чухал нюанстаас хэдв байгаа. За тэгэхээр шууд юуны төрөнд юуруу орч дөө нэвтрүүлэг орч тий. Бүлгэрэг орч. За 3 бүлэгт хувааж үтсэн байгаа. Нэг нь сурах, хоёр дахь нь ажиллах, гурав дахь нь бүр цагаачлах. Энэ дундаа ганцаараа бол яахын гэр бүлтэйгээ бол яахын тэгээ цаана ер нь Монгол хүнд энэ тохирж гинэ үгүй юу. За сурахын хувьд Канад сурах гэдгийг та бол өөрийгөө сурж гэн нэг мэрэгжил олж авч гэн гэж бодож байгаа бол Канад чамайг сурж байгааг юу гэж хардыг тий. Яагаад Канад оюутнаар ингээд очиход их тийм найрсаг таатай мөртлөө тэр оюутнаа үлдээхгүй байх бодлого баримталдаг байг үл арай зүгээр юм байна. Сурахтаа бол таатай байгаа гэдэг. Төгссөн оюутан бүрийг үлдээхэд яагаад тийм хэцүү вэ? Яагаад гэвэл Канадын боловсролын бодлого нь цагаачлалын бодлого хоёр тусдаа. Энийг л эхнээсээ жишээл нэгдүгüрт нь ойлгоод авмаар байгаа. Хүмүүс болохоор тэгдэг шүү дээ. Оюутан болоод сайн сураад те. Тэгээ тэр хоорондоо дасан зохицоод гэд дөрвөн эрэм байгаа л да. Нөгөө ирж байгаа хүмүүсийг оюунлаг хүмүүсийг ирээдүйдээ авч үлдээ гэдэг цагаачлалын бодлого нь бол тийм. Аль болох одоо нэг олимпийн аврагч гэдэг юм уу те. Шатрын авраг эсвэл одоо дэлхийдээ юм хийсэн түүхэн эсвэл мөнгөтэй төрхтэй хүмүүс орж ирж ивэл одоо улсад чирэгтэй үстэй айлч улс Канад гэлтгүү. Тэр хүмүүсийг ямар ч сан сургаж байгаа. Тэгээд манайхан бас яадаг энэ Монголдо мэрэгч эзэмшчихэд өөр газар очиод тэр нь тохирохгүй юм шүү гэдэг те.
Тэр чинь тухайн агшин өөр. За жишээлбэл хууль дээр ярихад болохоор манайх чинь Германы хуультай эрх зүйтэй ч гэдэг үлээ тий. Гэтэл нөгөө кинонд гараад идэг биднүүсийн ярьдаг нөгөө мэтгэлцдэг энийг англ саксонч үлээ тий. Тэр хууль чинь хоёр өөр хууль байна шүү дээ тий. Тэгээ аль нэгийг сурчаад нөгөө талд нь тэр чинь бас тохиромжгүй байхгүй юу. Тэгээ арай тохиромжгүй. Хууль нь мөн л дээ адилхан хууль. Яг тэрнтэй адилхан Монголд олж эзэмссэн чиний анхны бүр ингэж төсөөлсөн философч нь тэнд очихлаараа өөр шүү гэдэг хэлж байгаа. За сургууль бол яах вэ гэхээр Канад болохоор боловсрол нь экспорт байхгүй. Боловсролыг зарж байгаа. Тэгэхээр боловсролыг зарж байгаа нь бол үнэтэй байх хэвээр. Юм арай үнэтэй зарах хэвээр. Хинд гадныхан зарах хэвээр экспорт юм бол тэгэхээр нөгөө эндээ сурах гэж явж байгаа хүн тэр үнэтэй боловсролыг худалдаж авах гэж байгаа хүн шүү гэдгээ сайн ойлгоорой. Тийм байна. Тэгэхээр худалдаж авах гэж байгаа үнэтэй юмыг худалдаж авах гэж байгаа хүн мөнгө би нөгөө бэл бенчинтэй амьдрч байхдаа нэг татлаад хөтлээгүй араа даачдаг оюутныг хүсэж байгаа юм байна. Тийм ээ. Тэрнээс нэг тэтгэлэг горьцсон ажлын цагаараа ажилдаг оюутныг нөгөөт чинь зориг нь оруулж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол эдийн засгт нь оруулж байгаа хувь нэмэр улсад нь орж ирэх ёстой оюутан нэрээр орж ирээд манай зарж байгаа боловсролыг худалдаж аваад явах ёстой. Тийм ээ. Экспортод нь сайжруулах ёстой. Харин цагаашд болохоор хүн амын бүтцээ сайжруулах. Одоо нөгөө насны суврыг нь хараараа. Яг 25 он 24 оны байдлаар би харсан. Монгол бол харьцангуй гайгүй залуу үе буюу гацуур модчиг. Ер нь цагаачлалын болгон доошоо ингээд тэгш хэмтэй гурвалжин шиг байвал идеал байхгүй юу? Тэ өндөр настан болох нь өндөр наснуудын тоо бага, залуу хүмүүсийн тоо их. Тэ гэтэл Канадах яасан гэхээр ингээд доороосоо нэг үндэс гарч ирээд айгүй нарийнс иш явж яснаа дээрээ ингээд саглаацсан мод шиг ийм насны бүтцтэй байхгүй. Ирээдүгээ хөгшчүүдээ залуучууд нь тэтгэж дийлхэ байцсан гэсэн үг. Япон бас тийм. Улс орнуудын бүгднгийнхэн зоол бас адилхан. Дээр нь хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хадгалах зорилготой. Жишээлбэл бүгд хуульч болчвол эдийн засгийг хариуцах үлээ. За эсвэл бүгд эдийн засаг хууль мууль гэдэг нэг офис ажил хийчихвэл одоо энэ гадаад цас мэсэж хэнцэвэрлэх юм те. Гэх мэтэр ийм нөгөө ажиллах хүчний тэнцвэрээ байнга өөрчлөгдөж идэг. За яагаад тэгвэл энийг ингэж бүр салангад ангид харж үздэг юм улс нь. Хэрвээ сурсан оюутан болоод очисон ганц монголч гэлтгүй бүх оюутнууд юунда Канадад үлдчих юм бол зах зээлд илүү л үүснэ. Миний одоо би өөрийгөө Канада гэж үзэх юм бол надад одоо нөгөө хууль эдийн засгаар жишээ авлаа л да. Хууль эдийн засгийн маш сайн юм сургалтын дата бааз байлаа гэж бодъё. Тэр нь манад илүүдсэн. Өөрийгөө сургацсан биз дээ. Тэгээ гадны тэр хууль эдийн засаг аялал жуулчлал гэдэг юмыг одоо жишээ сурах гэж байгаа өөр улсуудад зарах гээд байгаа байхгүй юу? Экспортлох гээд байж тал тэрийг сурсан хүн дотооддоо үлдчих юм бол эн чинь утгагүй байгаа зү. Уг нь би илүү Монголын дэр хүүхдүүдэд тэр хөдөө талдаа яаж жуулчлалыг хөгжүүлэх гэдгийг заах эрдэм мэдлэг буюу сургалтын бааз надад байгаа. Би тэгээ Монголын хүүхдүүдэд заах гээд байгаа. Тэгсэн чинь Монголын хүүхдүүд нь сурангуудаа өөртөө маад үлдчих юм бол яг утгагүй байгаа зү. Тэгэхээр тэр тийм хоёрдугаар тэр хүмүүс чинь энэ манай гадны хүн чинь маад хүржээд амьдрах гэж бүр нэг учраа олох гэж яг их нутагтай байдгаасаа л илүү л ачаал үр таараа чаленжтай тулж таараа тий. Тэгээ тэр болгоны ачаалал нийгмийн ачаалал нь нэмэгдэнэ. Яг гэвэл Канад харьцангуй нөгөө нийгмийн хамааралтай улс ахгүй нөгөө эрүүл мэндийн салбарын түр үнгүү тогтолцоон тим систем. Тэгвэл тэр системээс мөнгө хороог муухагаар ярих юм бол мөнгө хороох тэрүүгээр тэжээлэх хүмүүсийн тоо улмал ихсэх гэдэг нь шүү дээ. Эсрэг логиктэй гэсэн үг. За тэгээд тэр хүмүүс чинь хаана амьдрах юм те орон сууцаа яах юм нөгөө орон сууц нь ядаж яах нөгөө дулаан орон шиг баг сарвчанд амьдрч болохгүй хүүтэн орон хурд тундас асар өндөртэй учраас нөгөө хунгарсан цасан дунд л амьдрдаг тийм бүүдгэр улсад тэр дэд бүтэц байшин барилга чи яах юм гээд ачаал улам нэмэгдэх гээд байгаа байхгүй эсрэгээр тийм байна. Тэгээд нэг энийг дүгнээд хэлэхэд ингэж байгаа оюутнуудад Канада бол боломж өгдөг харин баталгаа өгдөггүй улс гэдэг яг оюутан англи л да. Нийгмийн хамтгаар бол эсрэгээрээ систем нь нийгмийн баталгаа хариуцлага нийгмийн баталгаа сайтай юм улс ахгүй харьцангуй бос улсууд.
За оюутан болоо очичлоо гэд тэгэхээр тэнцээд очичхороо ер нь болчлоо гэж хүмүүс бодоод байдаг. Харин зарим улсууд тийм Канад эксэргээр үгүй шүү гэж. Тий. За тэгэхээр Монгол сэтгэлгээ болохоор боломж олдвол нэг үлдчихэндээ гэж байгаа бол Канад бол надад чинь бүр ёстой камержуулсан гэдэг шиг чи сураал манай тэр бүтээгдэхүүнийг аваад худалдаж аваад манай дэлгүүрээс гарах ёстой буюу дэлгүүр нь улс юм болвол гарах ёстой. Ийм дүрмтэй шүү, тий. Хоёрдугаарх нь болохоор энэ дээр хэлэх гэсэн юм хүмүүс Канадад мэрэгжил сонгох, сургууль сонгохдоо аюул их алдаа гаргадаг. Яг түрүүн жоохон дурдчихлаа. Монголчууд сургуулийг нь хараад идэг бол Канад ямар сургууль, А гэдэг сургууль төгснө, Б гэдэг сургууль төгснө Канадад нэг тийм сонирн биш. Сураад гарч ирсэн зүйл нь шууд маргаашнаас нь манай Канадын эдийн засаг бөгөөд нийгэмд тус болох уу гэдгийг л харна. Тэ? Тэгэхээр Монгол хүн бол тэр сургуулийг төгссөн гэдгээр бахархаж явдаг бол Канадад тэр ямар сургууль төгссөн байх нь хамаагүй харин тэр сургуулиас олж авсан мэдлэгээ яг шууд маргааш нь мөнгө болгоод ажиллаж чадчих гинүү гэдгийг л харна. Шууд л өгөөж явах хэрэгтэй. Тэгэхээр мэрэгжлийн чухал байгаад маргаашнаас шууд ажил хийгээд эхэлнэ. Үр дүн нь нүдэндээ хайдаад эхлэх хэрэгтэй. Тэгээд энийг яг зарим хүмүүс бичсэн байлаа. Би зүгээр яг тэр үгийг яг авч хэрэглэмээргүй байна. Гэхдээ хэлэхэд юу гэвэл Канад илүү тийм нөгөө мэрэгжлийн ур чадвар шаардсан ажлуудад буюу муухагаар хэлэх юм бол нөгөө за дэрийг хэлээд явах. Тийм юмд хэрэгтэй гэж байгаа. За жишээлбэл оюутан болоод очисон хойно permanent residency гэж буюу нөгөө цагаачлалын оноо авдаг мэрэгжил авдаггүй мэрэгжил гэж байна. Бүр тэгээд ангилчих юм уу тий. За жишээл хоёрдугаарт нь болохоор лиценз шаарддаг. Чи сургуулаа төгсчөөд шууд эмчий гэдэж болохгүй байхгүй. Гэтэл сургуулаа төгсчөөд одоо шууд зам цэвэрлж болно. Тэ? За машинч бараг лиценз шаардна. Нөгөө нэг цас цэвэрлдэг машин их бас лиценз шаардна. Тэгэхээр нөгөө тэр лицензээ авах гэж ингээд тэр хүмүүс чинь сургууль төгсөн дараа ямар орлогоор яаж амьдрах вүлээ? Нөгөө ачаал болох гэдэг гааз. Хоёрдугаарт Канад төв суурин газар руу алсагдмал сум суурин уу гэдгээсээ шалтгаалаад бас үлдэх магадлал нь шал ондоо. Тэгээ энийгээ бодсон уу гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр том хотод бол яг хаа мэдээд нөгөө захиргааны ажил гэдэг шиг офисын ажлууд зөндөө олдох байх. Гэхдээ асар өндөр өрсөлдөөнтэй мэдээж тэр өрсөлдөөнд юугаар өрсөлдөж чинь гэхээр хувь хүн хоорондоо мэрэгжил булаацалдаж сандал суудал булаацаж өрсөлдөхөөс гадна тухайн тэр хоттой амьдрах оршин суух зардлын өрсөлдөөн гэдэг юмд орж байгаа. Хүмүүс тэрийг ойлгодгоо хотод манайхан одоо энийг бас би хотын иргэний хувьд бол юм аа. Хотод амьдрах бүр хөдөө одоо энэ хүүтэнд малаа маллаж амьдрахаас одоо жишээлбэл дулаахан таатай гэдэг утгаар амьдарж штэ. Тэгвэл хотод амьдрах кост төдий ч өндөр ах хэрэгтэй байхгүй юу? Тийм үз. Одоо манайх пар ирэхгүй байна гэд манайхан одоо н хүүтний улирал хүүтэн байна яана инэ гэдэг штэ тий. Тэгвэл би өөрөө станцд ажилладаг хувьд яах вэ гэвэл энэ дулааныхаа үнийг манайхан төлөхгүй байгаа байхгүй юу? Тийм штэ. Тийм. Төлөхгүй байгаа. Угсаа юу яцсан юм чинь. Дээд хязгаарын тогтооч явж штэ. Тийм. Тэрнээс бол яг одоо үдийд нэг юм 3 муу 4 өрөө байрыг 100 м квадрат байрыг халаахад сарда 300-400 мянга гарахаар байхгүй юу? Хамгийн багадаа. За бүтэн халаа гэх юм бол сая төгрөг байх хэрэгтэй баг. Сая төгрөг дулаандаа өгчиж дулааны цэглэгээ станцууд алдагдaltaгүй ажиллах байхгүй юу? Сарда сая гаруй төгрөг өгөх хэрэгтэй. Тэ. Гэтэл манайх ч одоо хэд өгöd байгаа. Тэгээд баг нэг 60-70 мянга байд юм уу да. Тэр нь жоохон өндөр болохоор бараг уурлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хотод амьдарч байгаа юм бол тэр косто даах хэмжээний өрсөлдөөнд орж иж амьдрах хэрэгтэй юм аа. Тэрээс таныг шулаад байгаа ш та бусдтай өрсөлдөд байгаа байхгүй. Энэ байранд чи амьдрмаар байгаа өшөө зөндөө хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүсийн өрсөлдөөнд орох хэрэгтэй гэж. Харин эсрэгээр яг Канадад ч гэсэн адилхан манай Монгол шиг нэг юм тархам том газар талбай нутагт болохоор жижиг хот суурьнд болохоор бодлогын дэмжлэг байдаг. Тэр хүмүүс чинь нөгөө эзэн гүйтэх гэдэг нь шүү дээ, тий. Тэрэн дээр бол дэмжлэг байгаа. Тэгвэл тэр жижиг сум суурин дотор учиргүй эдийн засгийн онлын тий эсвэл онлын физикийн хүн тэнд одоо байх хэрэг байгаа ч юм уу гэдэг шиг тий. Илүү хэрэглээний талын хүмүүс байх хэрэгтэй шүү дээ, тий. Гэдэг энэ зүйлийг тэр оюутан байжж одоо тэр оюутны тэр мэрэгчлэн тэр оноогоо кредитээ цуглуулах юм байна. Төсөөлөл да. Одоо хөвсгөлөнд орон баян үлгий те нэг сумын нэг 15-6 мянган хүнтэй газар
нэг тийм онлын хүн эсвэл нэг зохиолч байгаад байх хэрэгтэй юм уу те? Эсвэл тэнд нь үнэхээр тэр нөгөө дэд бүтцийн замын цэнгэлээ явж явах залуу хэрэгтэй юу? Тий. Гэвэл тэд хүмүүс нэр хэрэгтэй. За ингээд яхалаар энэ дундаас юу гарна? Канад нөгөө нийгмийн статустай нийгмийн баталгаа хариуцдаг илүү тал руугаа улс учраас зүүнний бодолтой ч юм уу те. Нөгөө орон нутагт амьдарч байгаа хүн хотын төвд амьдарч байгаа хүнтэйгээ аль болох тэгш ийм амьдралын хэв маягаар хангагдах ёстой гэдэг ийм бодлогыг барьдаг. Тийм үү. Тийм, Канадад тэгдэг гэсэн үг. За дээр нь хувь хүн талаасаа би хоёулаа нэвтрүүлэг хэлэх өмнө хэлжсэн. Монголчууд болохоор нэг морин дээлэн дээр давхиалтай хинээрч заалахгүй тий. Тэгээд байнгын нарандаа хөрслөг бор за юу гэдгийг хацар нь улаасан салхитай тий. За тэгээд цагаад дуртай юм өнөөдөр өлөн хонж болно маргааш нэг хонио алаа идчихэж ирхчлөөтэй шүү дээ тий. Канадад яг энэ нь эсрэгэр. За байгаль цаг бүрийн нөлөө урт өвөлтэй бүүдгэр манайх ч одоо ихэвчлэн цэлмэг бол тэдний ихэвчлэн бүүдгэр. За тэгэхээр эндор улс гэж ярьдаг байхгүй нөгөө нэг бүх юм нь байшин дотор явагддаг тий. Канадад нэг гадаа гараад наадам хийх нь хайшаач юм мэдэхгүй гадаа ажлууд их багтай цэвэрлэгээл ихээс биш дэд бүтцийн ажлууд ихээс биш яг ихэнх ажлууд дотор хийгддэг. За ингээд үзэхлээр нөгөө хүмүүс ярьдаг штэ нар баг байдаг улсуудын хүмүүс ингээд судалгаа хийсэн чинь өөрийнхөө нэг тийм дуугай тэгээд нэг юм ууртай ч юм шиг те бүгд дотроо бодолтой нэг юм байдаг бол нар ихтэй улсуудынх бүгд нэг сайхан нар гэсэн зингсэн инээсэн те малийсэн тийм байдгаа гэд. Тэгвэл Монгол яг ийм монгол хүний гентэй одоо юу гэдгийг натуртай нөхдүүд тэнд очихоор нөгөө сэтгэл зүйн стрессээ давж чаддаггүй юм байна л да. За эндээс ганцаардл гэдэг юм үүснэ. Тийм байна. Тэ? Тэгээд ингээ хинч ярихгүй. Ялангуяа Канад хүмүүсийн мөн чанар нь бол дууга тэгээд наа системдээ дасан зогцож байгаа хүмүүсээ үнэлдэг. За чи бидэн шиг одоо яриасаг хүмүүс. За чамаг хамруул яг би над шиг юм яриасаг хүмүүс хүн хүнтэй хүй хаяа гэдэг ингэдэг хүн бол Канадад биш Америкт тохиромжтой гэж. Тэгээ энийг би яагаад гэвэл уншсандаа биш нэг санживэл би бол оноо санаад байна 16 оноос би хүмүүсийн шууганд явж исэн гэхээр тэрнээс өмнө юм шиг байгаа. 2010 оны 10-ад оны ихээр Канад руу ингэх юм нэлээд гараад тухайн үед Канадын Монголоос квотууд нь дүүрсэн энэ гээд гайгүй айлууд нь бүгд тийшээ ер нь гарчжээ энэ гэсэн тийм юм статистик сонсоод тэгээ айгүй судлахгүй юм. Тэгсэн одоогийн гадаад харилцааны яамны нэлээд одоо өстой нэг юмнууд тайлсан манай нэг найз надад зөвлөсөн. Бата чи яг саяных асуулт асууж сурах гээд байгаа юм нас чинь хэвчиж тий ажиллах гээд байгаа юм уу яг тийм дэд бүтцийн гадаа шавхаа цэвэрлдэг мотор юм хаддаг ажил хийж чадахгүй тий тэргээ бодолцоороо хоёрдугаарт бол хамгийн том юм чи хэрв ингээд бүр цагаачлах малцах тухай ярьж байгаа бол наа чи escape plan гэдэг юм аа чи Монголоос бүр зутаах гээд штэ тэгээ шинэ их оронд чинь чи ганцаараа өөрийгөө бодож болохгүй нөгөө ихнэр чи яах вүлээ хүүхд чи яах вүлээ ер нь чиний удам яах вүлээ гэдгээ бодож нийцүүлж бодох асуудал шүү. Escape plan гэдэг бол гэж. Тэгээ тэрэн дээр яг саяны тэр нөгөө чиний характер чинь Канад биш Америк та гэжсэн байхгүй. Тэгээ яг тэр нь энийг жишээлбэл тухайн үедээ би сонсч аваад миний шийдвэр шууд өөрчлөгдсөн гэдэг шиг хүмүүст бас нэг тус болоосаа гэж бодоод байгаа. За хоёул ивент тэтгэжээд танилцуулъя. За тэгээ. Канад манад нэг хоёр найз байдгийн. Яг 10 жилийн өмнө тийшээ яваад одоо уг нь сурах гэж явсан одоо тэгээд энэ чинь амьдрчлах шиг байна л та. Тэгээд тэр хоёр таны ярианаас ингээд сонсоод тахаар тэр хоёр нэг нь компьютер графикч нөгөөд нь архитектор ихнэр нөхөр хоёр байхгүй. Тэгээд яг тийм нарийн мэрэгжлийн хүмүүс болохоор тэнцэнэ бас уусан зөгцөх. Тэр одоо цаанаас нь хүлээж авах ч юм уу. Тийм дор тааламжтай байсан юм шиг. Зурлалаа суучдаг те. Тийм байна. Тэгээд нөгөө их бүүдгээр газар очиж сэтгэл санаа нь тиймхэн байгуулаа гэж бодсон ч хоёр найзгаа жоох өрөвдчихлээ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж байгаа. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За мөн энэ компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За хоёлаа чинь MMS ярих их дуртай те их гоё компани байгаа. Тэгээд би тэр өстө үлгэр болсон компани шүү. Харин тийм. Тэр энэ цахилгаан нарны эрчим хүчийг хөрөмтлүүлэх энэ систем гэдэг байгаа. Эднийг чи хятадын хоёр томоохон үйлдвэрийн аль биесны дистрибьютор байгаа байхгүй.
энд нь их бас олзуурхаад байгаа юм. Хятад чинь өөрөө одоо нарны зай хураагаараар ямар мундаг болчихв, автонгууд нь ямар мундаг болчихв. Тэр систем ер нь л дэлхийд ингээд цойлж штэ тий. Тэнгүүд тэр газраас ингээд тэргүүлэх хоёр газрын дистрибьютор болоод албан ёсны эрхийг аваад тэр оригинал чанартай бүтээгдэхүүнүүдийг энэ ч оруулж ирээд Монголын хэрэглэгчтэй хангаж байгаа гэдэг бол үнэхээр одоо сайхан байгаа. Тэг ер нь бол санаагаар болдог бол манай энэ гэр хорооллынхан бүгдээрээ л энэ нарны зай хураагаараар энэ системээр эрчим хүчний асуудлаа тэр дулаалгын асуудлаа шийдчихмээр дулаалгах байх уу? Дулааны асуудлаа шийдчихмээр санагдаад байгаа юм. Тийм бол одоо бид нэр өдөржингөө л утаатай байна, утаагүй байна гэж одоо маргалтахгүй шүү дээ, тий. Утаагүй нь угаасаа тодорхой болно. Утаагүй төл шатаагаа за утаанд багасцсан гэдэг хэрүүл бол байхгүй болно. Бид нэр уушигч цэвэршин юу гэдгийг эрүүл аюулгүй орчинд бид нэр аж төрөх тэр боломжийг нээгт гээд байгаа маа л гэж одоо хэлэх гээд байгаа юм. Тийм учраас одоо иргэдийгээ гэх юм удаа тий хүмүүсийгээ нарны эрчим хүчээр дулааны асуудлаа шийдэрэй гэж бас уриалмаар байна. Хязгааргүй шүү дээ тий. Энэ уриалга дээр нэмэт хэлэхэд яагаад гэдгийг бас жоон тайлбарлах санагдлаа. Хоёулангийн нэвтрүүлэгч юу нь яагаад руу чиглэдэг шүү дээ. Манай жишээлбэл хот Монгол улс гэх юм уу да нэгдсэн системтэй цахилгаан дулааны. Тэгээд хичнээн цахилгаан станц баригдаад шинээр баригдаад яг айл өрхтөө очихдоо сүлжээний ачаал гэдэг юмыг манайх дийлэхгүй байхгүй юу. Одоо айл болгонд жишээлбэл тэнэр халаая гэж бодъё л да. Дийлэхгүй. Нөгөө сүлжээний ачааланд дийлэхгүй. Тийм ба. Тэгвэл нарны саяны юугаар ингээд айл бүр ингээд тижигдээд өөрийгөө ингээд жоохон болгох гэж оролдлоо л да. 100% хангахгүй шүү дээ мэдээж те. Нэг хэсэг хувиа хангаад явхлаар энэ тэр хангаж байгаа хувиар чинь нөгөө хотын маань сүлжээний ачаал төдий чинь багасах байхгүй юу. Хоттоо хэрэгтэй. Мэдээж багасгасныхаа үр дүнд нөгөө химнэлтэй хийчихэн эдийн засгийн хувьд тийм ээ. Ингээд болоод ирлээ гэхийн цагт шилжилт нь нөгөө нэгдмэл сүлжээнээсээ бие даасан секторын сүлжээ рүү шилжих бүхэд илүү тустай юм. Тэгхгүйгээр одоо бол бидэд яг ингээд нөгөө хөндлөнгөөс хараад байгаа юм шиг. Хүний амьдралыг дүгнээд байгаа юм шиг монголчууд яриад байдаг шүү дээ. Өөрсдөө бол нэг хэсний эд хэсний хичээхгүй те. Тэр дүнгээр юу гэж ярьж ингүүл цахилгаан станцууд ихээр бариач гэдэг. Барилаа гэд яах юм байхгүй. Систем нь өөрөө одоо жижигхэн айгу нарийнхаа нэг юм цахилгааны утастай. Тэгээд энд айгу том мотор ажиллаад байгаа. Тэнд том юм залгах юм бол эн чинь утсан шатчихдаг юм байгаа шүү дээ. Дор хаяж. Тэгэхээр энэ чинь бол нөгөө хорооллын замыг л турбагийн солилоо гэдэг шиг нэг өдөрт ингээд бүгдийг солих бас ажил биш юм аа. Тэгэхээр яг бол тал талаасаа улсан ч байна уу, хувийн компани ч байна уу, хувь хүн айл өрхөн ч байна уу, энэ хүлдэхгүй байх чинь өөртөө л асуудал байхгүй цагаадлах юм бол энэ арчилсан нийгэмд тий. За энийг бас ягаад энэ уриалга өөрөө ийм утга учиртай уриалга юм шүү гэж хэлэх гээд байна. За ингээд эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгоорой. За баярлалаа. За хоёрдугаар бүлэг нь болохоор ажиллах. За энэ дахиад монголчуудын сэтгэлгээний онцлог байгаа. Чи хүмүүст ингээд нэг тийм ажилд ороод цалин тэд гэхлээр монголчууд юу гэж ярьдаг вэ? Өндөр цалинтай юм байна гэж ярьдаг тий. Эсвэл баг гэдэг. Цалингийн тоог айгу чухалчлаад байдаг тийм үү? Гэтэл эргээд гарч байгаа зардал нь одоо би 13-4 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё тий. За 15 гэлчээ. 15 сая төгрөгийн цалинтай байлаа гэд би 20 саяын зарлага гаргаж амьдрдаг бол би мөнхийн ядуу нэг алдагдaltaй л байна үстэй. Тэгэл юмд амжгүй амарчгүй юмд хүрдггүй л байна үстэй. Гэтэл 3 саяын цалинтай байжгаад яг ингээд зөв зарцуулаад нэг 2 саяын үрдэг байх юм бол 15 саяын 20 саяын зарлагтай өнөөс илүү хоримтлал үүсгэх нь үстэй тий. Тэгэхээр тэр нөгөө энэ хоёрын чинь нэмэх хасах нөгөө ялгуур нь л айгу чухал байгаа зү тий. Ялгуур нь чухал. Гэтэл манайхан үнд цалингийнх нь тог сонсонгуудаа өстө баяжчиж ингээ ер нь амьдрал сайхан болчих гэж хайддаг тий. Яагаад ингэж ярьдаг вэ гэхээр Монголд тэр амьдрах өртгөн цагаа тулах юм бол баг. Одоо ингээ яг энэ үгэн дээр бол хэрэг тастаад авах юм бол хүмүүс буруугаар ойлгоно. Гэхдээ би тайлбарлах гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг сэтгэлгээний онд бүр өөр шүү гэдгийг тайлбарлах гээд байгаа нь яг л Канадад цалин өндөр байна гэдэг нь амьдралын баталгаа болчлаа гэсэн үг биш. Тийм. Учир нь юу гэвэл татвар нь төдий ч нэ бүр асар өндөр. Манайхсан татвар өндөртэй л гээд байгаа. Цагаа тулах юм бол яг нөгөө нэг нэрлсэн хідэн татвар нь өндөр боловч айгүй олон энэ нийгмийн асуудлыг шийдсэн татварууд баг байдаггүй байхгүй.
даатгал жишээл манайхан нэг даатгал гэдэг яг татваршгээ сайн мэддэггүй л бас биш. Нэг нэр төдий даатгалуудтай даатгал авч чаддаг ч юм уу. За машин дээр ганц хоёр явж байгаа шиг байна. Бусад амьдралын даатгал авч чаддсан юм уу? Эрүүл мэндийн даатгал авч чаддсан юм уу? Баахан төлчөөд яг үнэндээ эмнэлэгт мөнгө л төлдөг байхгүй та тий. За хоримтлал хийж чаддаг юм уу? Ихэнх нь чадахгүй. Хатуу хэлэхэд тийм ээ. Тэгэхээр энэ болгоно Канадаас бол үүрэгжүүлсэн байждаг. Бүр үүрэгтэй. Чи цалинбуулаа тийш нь заавал эхлээд төлөх хэрэгтэй. Тэгжиж нэгийн баталгаа хангадах нөгөө кредит ч өсч идэг. Манай болохоор өстой нөгөө дураа хүрэхээр тэнц залуу насандаа хурж ирчээд нөгөө хөгшөрхөлөөр ядрахлаараа хурж яад нэг юмд бүгээ суучдаг гэдэг шиг ер нь хандлагатай улсууд ч хатуух хэлэх тийм биз монголчууд ядрахлаараа янз бүр юм ярьдаг. Тэгэхээр Монголын сэтгэл зүйн онцлог юу гэвэл яг өнөөдрөөр амьдардаг буюу осноо зарцуулдаг юм сэтгхүйтэй улс байхгүй. Би өөрөө ч монгол хүн ялгаагүй нийтээр нь хэлж байгаа. Канадад болохоор олсноо өхөн хөтлөөд нь ингээд ирээдүйдээ хуваарилдаг. Тийм байна. Ийм системтэй гэсэн. Одоо бид хэд яг 10 жилийн дараа буюу нэг 60 хүрж байхдаа юу яаж их боломжтой одоо за 59-д би яг энэ мөнгийг хэрэглэн гэж төлөвлөдөг болов. Тийм монгол хүн байгаа байхгүй. Тэгэхээр яг одоодоо зарцуулаад байгаа. Тэрийг айгүй олон хүн андуурдаг. Би ингээд үгүй ирээдүгөө төлөвлөсөн гэж яадаг. Тэгвэл 59-д юм уу 49-д 39-д яг энэ төгрөг нь энэ мөнгийг зарцуулна гэд хадгалсан зорилготойгоор нэр өстэй тэр нь аяллаа эсвэл эрүүл мэндийн гэд хаягдсан яг тиймнүүд байна уу гэхлээр монголчуудад тэгдэг хүн баг байхгүй хаа тий. Тэгэхээр Канадын систем ямар гэхээр хувь хүмүүс өөрсдийнхээ эрсдлийг өөрөө үрдэг Америкийн системээс тийс хөндлөн буюу тэр нийгмийнхээ асуудлыг систем нь өөрөө үрдэг. За одоо энэ дээр дахиад нэг нюанс гадарч байгаа. Систем өөрөө үрдэг гэхлээр бүгдийг нь халамжилдаг гэж бараа ойлгочих гээд байдаг. Манайх яг энэ үгийг авчаад үгэлрээ дуусгалгүйгээр эхний үгэлбэр дээр нь бодлогоо тодорхойлчлоо гэдэг шиг тодорхойлоо яваад байгаа юм шиг бодлогууд Монгол бодлогууд гаад идэг. Би нэг маш их шөмжилдэг. Тэр нь юу гэвэл тэр ирээдүйдээ зарцуулах ёстой чи ингэх ёстой шүү дээ. Чи ирээдүйд амьдрах гэж байгаа бол чи мэдээж булчингийн маасын хувьд төгсрөхөөрөө дороотноо гэдгийг чинь одоо хүн төрөлхтний хууль амьд амьтны хууль юм бол тэрийг системчлээд үүргэжүүлсэн байдаг гэсэн. Монголд болохоор тэгж үүргэжүүлдэггүй дураар нь дөргөлж жагаад хурж ирэхээр нь ядарсан үгэн гэд тижих гэж оролддог, халамжлах гэж оролддог те. Тэр ядарсан үгэн цагаа тулвал аймар чадарсан битээр шиг байж залуу настай явж л байсан байхгүй да те. Тэгвэл тэр үед нь үүргэжүүлээгүй яагаад үүргэжүүлээгүй юм? Яагаад тийм дураар нь тавьчихсан юм? Тэгэхээр Канад энэ дээрээ маш хатуу шүү. Тэр үүрэгт нь одоо энэ дураараа явдаг байсан монголчууд сэтгэлээр очиод тэнцүү гэдэг асуудал гарч ирнэ. За Канад яагаад хар ажлыг дорд үздэггүй вэ? Хар ажил Канадад яагаад мод вэ гэдэг асуулт. За түрүүн би ярьжсэн цаг агаар газар зүйн онцлогтой болохоор дэд бүтцийн асуудал нь асар хүнд. Тэрийг байнгын ментес одоо нэг засаж сайжруулж хүй хайл гэж яахгүй болвол нэг субботникоор зундаа засчдаг гэсэн тийм байхгүй. Тэ? Ингээл одоо барилга засвар одоо ментнес одоо юу би арчилгаа тэ? Тэгээд хүмүүс нь бас тийм хөгсөрж байгаа учраас асаргаа сувилгаа ер нь ямар нэг юм дээр тийм нийгмийн юм ажлууд асар өндөр. Тэгэхээр би Канадад хуульч эдийн засагч болно гэж очихоос илүү совилогч болно гэж очих юм бол харин нэр төртэй шүү кредитэн цуглан шүүх гэдэг. Гэхдээ чи совилогч буюу хөгшин одоо нас өндөр гарсан Канадуудыг үлдсэн наснда сувилсаар байгаад бас амьдрах уу гэдгээ шийтгэхэд айгу тустай гэсэн үг байхгүй. Кредит авч байгаа ч гэсэн. Тэгээд үүсгэн ийм тасралтгүй явждаг. За түрүүний стресс дээр яриа л да. Би хэсэг хугацаанд жоох ингээд нэг удаа зоргороо муусан цасыг цэвэрлэх юу хэн байхаа гэж гарч болно. Өдөр болгон өвөл зөнгөө. Тэгээд үлдсэн бүх насандаа нэг юм метр өөрт нь оногдсон метр квадратын цасыг цэвэрлээл тэг насаа дуусгах гэвэл байх юм уу? Энд чинь нөгөө монгол хүний чөлөөтэй ирэх дураараа гэдэг юм яг эсрэг логик нөхгүй. Тийм багаз. Тэгэхээр Канадын нийгмийн философи нь юу гэвэл чиний бусдад буюу нийгэмд хэрэгтэй ажил нэг чухлаа. Тэрээс тэр онолдоо тахаа цагаанд сууж байгаа так гэж сууж байгаа нь яг нийгэмд хэрэгтэй юу гэдгээр чинь л үнэлэгдэнэ. Тэр үнцэн тэгжил бий болно. Буюу гар хөдлөмөр илүү үнэлэгддэг юм шүү. Хөвчлэн гэдэг нь одоо би хэлээд байгаа шүү Канад хүний өнцгөөс ирж байгаа гадаадын цагаачийг харж байгаа өнцгөөсөө дандаа яриад байгаа шүү. Тэрнээс бүгд нэг хар ажилчид гээгүй тий. Бидэд очихлоор тэнд бол хар ажилтан л байж иж кредит авшгүй л гэж хэлэх гээд байгаа.
За 6 дугаарх нь нөгөө ганцаараа байх гэр бүлтэй байх гэдэг юм аюул их асуулт байд юм лээ. Тэгээ би ингээ гэр бүлээрээ гарах гэсэн юм аа гэж шууд тэгдэг те. Тэгээд гэр бүлээрээ гэдэг чинь энэ эрсдэл улам өндөр нэмэгдэнэ. Өөрөө яйдгаа мэдэхгүй философи ойлгоогүй хүнд гэр бүлээ дагуулад очвол бүрл нэрмэс болно. За ганцаарынгийн хувьд сая их хэмжил ярьчлаа. Канад систем ганцаарчлсан хүнд уг нь ээлтэй. Чихвчээ зүгээл хинтээ ч юм ярихгүй тэгэл болчдөг. Тэрэндээ стрессдгүй хүн тэгэл нэг сайхан дуу муугаа сонсоол тэгэл дизайн дээр ажилладаг те. За эсвэл яа гар урлаа хийдэг ч юм уу. Ийм хүнд бол ээлтэй. Бага эрсдэлтэй бусдад гайхахгүй байна. Энэ яг тэгдэг гэсэн. Тий. Хажууд нь ч юм ярихаар гайхаад идэх гэдэг. Тэг хүмүүс тэгж нээлттэй хүй хай гэж сонин сод юм ярихгүй. Тэр улс төрд нь юу болж байгааг нь хинт ч хамаагүй. Тий. Ажлынх нь хүмүүс хоорондоо юм ярина шүү дээ. Тэхгүй. Тэрнтэй очиж ярилцахын тулд эхлээд мессеж бичнэ. Хоорондоо системтэй байна шүү дээ. За би ингээд ийм асуух гэсэн юм аа. Энэгээр мессежээр асуух гэж болдгоо. Хойлоо нэг уулзах уу гэж тэрнтэйг очиж уулздаг гэдэг. Тий. Бүр сэтгэлгээний онцлог гэж. Тэгээд ганц монголч биш. Бүр Америк, Канада хоёр нэг төв дээр байж байгаа хэрнээ адилхан дөрвөсдийн их орон юм бэжиж бүр сэтгэлгээ нь тийм болцсон. Тэр нь цаг хугацааны хувьд бүр тийм болгосон. Нөгөө цагуурийн хувьд. За гэр бүлээрээ байвал яах юм гэхээр Канад гэр бүлийг бүр нийгмийн аягүй дэмждэг гэдэг юм систем сая түрүүнээс хойш яриад шүү дээ. Нийгмээ л аягүй дэмждэг. Нийгмийн одоо нийгмийн баталгаатай улс гэнтэр гэж яриад байгаа шүү дээ. Гисэн бэжэж оччих юм бол нөгөө эхнэр чинь зайлшгүй одоо эдийн засгийн хувьд хамт ажиллах хэрэгтэй болно. Зайлшгүй. Тэ? Нэг хүний орлогоор ер нь Канадад амьдрах хэцүү. Хичнээн өндөр цалантай ч байсан нөгөө үүргүүдээ биелээд байгаа байхгүй. 1000 төгрөг орж ирлээ 50-аас илүү хувийн нөгөө тэд үлдсэн насандаа хоримтлуулад тэр хоримтлын сангаар чинь буцаагаад ёстой жинхэнэ асрамжийн газар нөгөө үнгүй эрүүл мэнд гэдэг чи үгнэ. Шудраг. Гэхдээ одоо чи төлөө гэдгээ бүр үүргэжүүлсэн. Маш чангатай. Тэгээд татвар асаргаа бүх юм нийгмийн үйлчлэгээ төрийн үйлчлэгээ үнгүүгээд байгаа хэрнээ тэр бүгд чинь өмнө нь төлсөн мөнгөө л аваад байгаа. Манайхан ч өмнө төлөхгүйгээр усаа шаардаад байгаа гэдэг нэг юм логик алдаатай байгаа тийм. За 3 дугаар бүлэг рүүгээ цаг дуусч нь ороход цагаачлах. Хүссэн хүн бүр үлддэггүй харин тэнцэн үлддэг гэдэг логиктай. Одоо Канад болохоор ийм дөрвөн шатараалаар яагаад байгаа юм. Ирсэн хүнийг ямар ажиллах вэ гэж шууд шалгаад тэнцэхгүй бол буцааж хөөж гаргаж байхын оронд анханаас нь сургалт гэдэг нэг үетэйгээ жоох уйдаг. За сурж явах явцдаа хүмүүсийн зам байдал тэнцэхгүй тэгээд тэр нөгөө сурж явахт чинь нэг түүц гараад нэг талах боов авсан ч гэсэн тийм ээ. Дээр нь нөгөө байрлаж байгаа байрныхаа түрээс мөрөөсийн төлөө яаж явж гин гэдгүүд нь бүгд чалгалтанд орж идэг гэж байгаа байхгүй юу? Тийм байна. Манайхан болохоор эсрэгээр за энэ дээр уг нь гарна нөгөө сурахын хажуугаар ажил гэл ингээд давчдаг тийм. За тэрний бүр алдаатай хэдэн кейсүүдийг бас ярих юм. Төрлөг хорд орч. За хүн амын бодлого төрөөнийхөр бол ингээд хөгсрөлт явагдаж байгаа. Тэгэхээр аль болох залуу хүн авахыг бодно. Энэ бол шууд тэнцэхгүйгийн асуудал болно. 40 гарчаад цагаачлах гэж оролдох юм бол анханасаа татгалцсан арай байна тий. За эдийн засгийн эрсдэл нөгөө тэр орж ирж байгаа хүн танай эдийн засагт илүү эргэлтийг бий болгох ёстой. Муугаар ярих юм бол орж ирсэн мөнгөө илүү үржих ёстой. Тийм ээ? Үржих ёстой. Тэгэхээр баг мөнгөтэй баян хүн авчираад иргэншлээ олгох нь ашигтай. Шууд хэлэх юм бол. Тэ? Тэрнээс танаад орж ирээд танаа талхнаас сумсалж агаад өөрийгөө дижих гэж байгаа хулган шиг хүн бол одоо юус анханаас хэрэггүй байхгүй юу? Тэгээ энийг элчинд орж байгаа хүмүүс визэнд орж байгаа хүмүүс асуугаад байдгийн аль дээр үдл асуулт одоо хүртэл асуудаг юм байлээ 20 30 жилийн өмнө асуудаг асуултаа. Миний ингээд бичүүгээ юмд айгүй гоё тий. Тэгээ би одоо ингээд Монголдо тим сургалт төгссөн. Тэгээ одоо ингээд ийм хувийн компанид дажгүй том алтан тушаал ашиж байгаа гэдэг. Тэр гадны Америкч өнө хинч өнө тэр виз олгоод байгаа улс тэр нь чинь ямар ч хамаагүй. Тэрднээс цагаа тулах юм бол чиний хэр их улсад чинь орлого оруулах гээд байна гэдэг нь л чухал. Цагаа тулах юм бол Америк элчинд одоо юу гэдгийг эсвэл за ингээд дурдаад гэж болдго юм. Энэ тентхийн тэр элчинд те диплом үзүүлэхээс илүүтэйгээр би ийм их мөнгөний хоримтлалтай энэ мөнгө маань шударгаар ингээд олоод ирсэн мөнгө юм аа. Энийг баг танаа улсад очиж бүргэр идэж үзмээр байна гэд Макдоналдс идэж үзмээр байна гэд хэлсэн хүний виз илүү гардаг гэдэг байгаа шүү дээ. Тэр нь чухал шүү гэх гэдэг байгаа. Тэгэхээр монголчууд болохоор эдийн засгийн шийдвэрээ
богино хугацаанд буюу төр зүрийн шийдвэрээр өнөөдрөөр амьдардаг болвол Канадад 30-аас 40 жилийн дараах төлөвлөгөөг чинь харнаа. Тэр төлөвлөгөөг ярианаас ч харахгүй, зохиолоор ч нэг гой CV-гээр ч харахгүй. Нөгөө туршлагаар ч харна. Энэ хүн манад 4 жил амьдрахдаа олсон нийт тэдэн төгрөг болоод тэдэн төгрөгийг яаж зарцуулж вэ гэдгээр ч харна. Яг л 1000 төгрөг болоод 1000 төгрөгөд дуусчихдаг хүн бол ирээдүйд яаж амьдрах гэдэг юм гэдэг чинь шууд харна. Тэр үншигдэн шүү гэх гээд байна. Тэгээд за цагаачлалын виз авцсан хүмүүс яах юм? Одоо манайхан жишээлбэл ингээл ногоон карт марч гэдэг юм уу нэг виз авчаал. За одоо ингээл болчлаа гэж. За ингээд нөгөө амралтанд ирж байгаа юм шиг зүнхээ байраад очдөг шүү дээ. За одоо л амьдрал эхэлж ин да гэд тэ. Үгүй эн чи яг нөгөө үүргүүд чи одоо тэндээс эхэлж байгаа байхгүй. Кредитүүд чинь 0, бүх юм чинь 0. Татвар матвар бүх үүргүүд чинь яг одоо нөгөө хууль ёсны дагуу эхэлнэ. За гадаадын хүн бол ирж мөнгөө өрчөөд юм худалдаж аваад боловсрол худалдаж аваад явж ялаа штэ. Цагаачудаад ирсэн хүн хөө одоо чи манай хаста хүү өргөгдсөн хүүхд бол манай гэрийн дүрмээр тоглоно гэдгээр шууд тэр нүртэ тулна. Тэ? За тэгэхээр яг энэ бүгдийн эцэст нь Канад тань тохирох уу гэдэг асуултаа маш сайн тавиарай. Чи өөрөө дүрм журамд суурилсан нөгөө 0-д сууж байхдаа зөв байж чаддгүй. Хог хүн чи өөрөө зөв байж чаддгүй. Тэрнээс нэг хэсэгтээ ингээд жүжиглсэн маягаар амьдрах гэж оролдох юм бол тэр чин сүулдэ өөрийн чин зам биш бол стрессийг үүсгэнэ. Тэгээ бүр сүулдэ төсвөрч алдаа болий гэд буцаад ирнэ. Тэ? Тэгэхээр нас урвчаа буцаад ирж байгаа юм юу л болоо гэж мэдэхгүй те. Олиггүй л бах. Тэгэхээр урьдчил тооцоолцсон уу? Одоо байгаа зан төрх өдий болтол насалсан тэр зан төрх чинь яг ингээд хинч хараагүй байхад машина зөв байрлуулдаг. Хинч хараагүй байхад ямар ч гэрлэн дохоо асааг байхад одоо яг цагдаа байхгүй байхад гэрэл дохоогоод зөв мөрддгүү гэдгээрээс асуу. Тэр чинь зөв үнэхээр зөв байх юм бол цаашдаа яг тэрүүгээр явж чадах уу? Тэ? Тэгээ энэ тогтвортой системийн нэг хэсэг болоод эрэг шуурга болоод овоож оцоож лайвдаад байхгүй яг иргэн гэдэгт нэг айгүй том гоё юмны зөвхөн нэг муу жижигхэн болт гэдэгтэй сэтгэл зүйч нь тэсхүү. Монголчууд ч үгүй шүү дээ бүгд нэг хаан удамтай хаан характертай хаан болох гэж тэмүүлэхгүйгээр тэр эрэг шуургаараа бүх насаараа байж чадах уу гэдэгтэй хараарай гэж байгаа. Чи тэнд эрэг шуурга болно шүү гэдэгтэй итгэр яахнаасаа дүрмд дургүй бол эсрэгээр айгүй уян хатан буюу сайнаар бол уян хатан муугаар бол төлбөргүй нэг ажлаас ороод гараалуулаараа гэдэг те. За гинтийн шийдэлт айгүй дуртай ингэцгээ ингэнгүүд ваа гэж гарч агсдаг те. За эсвэл дүрмд журам дургүй ер нь бол ингээд ийм дураараа байх юм бол Канадад тэнцэхгүй гэж байгаа. Энэ нь нийтлэг монголчуудын юу байхгүй. Тэгээ ингээд эцсийнхэн энэ эхний бүлгийн дүгнэлтийг хэлэхэд Канад бол чам тохируулж хизээч өөрчлөгдөхгүй. Тэ? Харин очисон хүн өөрөө тэр системд нийцэх ёстой дүрмийг л хүлээж ав. Гэхдээ тэр нийцэхэд чинь тэс өөр одоо загас шиг байжгаад Канад нь одоо шуу юм бол загас шиг байжгаад нийцэх гэж оролдоод чи угаасаа талавчгүй юм чи уннаа. Тэрийг бүр анханасаа ингээ бити тийм юм оролдоо тий. Эсрэгээр өөрөө шувуу шиг байжгаад харин нис чаддгүй байсан бол тэг чин Канад харин нийгэмшүүлээд авчдаг бодлогууд нь байдаг шүү. Нисгээ сургацдаг шүү гэдэг ийм байд юм байна. За одоо айгүй сонирхолтой нөгөө хүмүүсийн асуултанд хариулах нь удаа гэлс хариулчээ. Богинохон Канадад явсан хэдэн кейсүүд байгаа. За нөгөө чатан дээр явж идэг би ингэсэн тэгсэн гэдээ явж идэг. Тэднээс нь ингээд ягаад гоё ярьсан байж байгаа. Нэгдүгээрх нь номин гэдэг нэг охин байгаа. Сургуулаа буруу сонгоцсон. Номин 23 настай. Гэхдээ тэр нөгөө цагаачлалын юундаа ингээд бас кредит авах сонирхолтой. Тэгээд сургуулаа буруу сонгосон. Одоо юу гэдгийг цагаачдад Канад улс хэрэлтэй байдгаа гэдэг зүгээр сургаар л явсан. За очиод болно доо гэж явсан. Монголчуудын нийтлэг талд нь 6 кейс зургуулт нэг өгүүлбэр гарч ирэн шүү заяа. За тэгээд сонгосон мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлд нь бол Канадад ямар ч хэрэггүй. Тэрний сонгосон нь өөрийнхөө улсад хэрэгтэй болохоос Канадад хэрэггүйс мэргэжил сонгосчээ. Тийм учраас төгсөөд ажил байхгүй сургасан сургууль нь нэгэнд хэрэггүй болвол цагаачлалын кредитэд оноо байгаагүй. Тэ? Учир нь яагаад гэвэл номин юу гэж батсан гэхээр ямар ч би тэнд сургуулийн төгсөөд хэл ус сайжраад тэ нийгэмд нь тасцсан юм чинь эндээ шууд цагаачлах гэж ирсэн хүмүүсээс давуу талтай гэж болно гэж бодсон юм байна. Ерөөс давуу тал болоогүй юм байна тэр нь. За тэгэхээр сэргээгээд хэлэхэд Канад бол сургууль бол чамаас мөнгө чи авах гэж байгаа экспортын нэг бизнесийн хэлбэр тэ тэрнээс тэнд сураад гарах гэжсэн хүн цагаачлалтай хамарч хамаагүй шүү тэ гэж байгаа.
За тэгвэл энэ Канадын энэ дээр бас хүмүүс асууж магадгүй. Энэ permanent residency-г авахын тулд буюу цагаачлалын оноог авахын тулд авдаггүй мэрэгчлүүд нь гэхлээр нөгөө монголчууд яадаг ч юу өдөрч байгаа мэдэхгүй шууд бизнес администрашнд сурцсан байдаг шүү дээ. Тэр чи юуны бизнес администрашн гэдэг нь айгу чухал байхгүй юу? Тэгэхгүйгээр алгасаа сурцсан хүмүүс байдаг гэдэг хоёлаа синглетээр яригсан дугаар дээр байсан. Тэгээ ялангуяа энийг нь коллежийн маргамаар сурах юм бол энд ямар цагаачлал юм байхгүй. Коллеж университигээ сайн ягараа те. Дараад нь академик биш нөгөө аялал жуулчлалын мэрэгжил. Тэр бол цагаашд нэр хамаагүй. Канадад тий. Заавал office administration одоо олон улсын бизнесийн одоо бакалавр, маркетинг тий нийгмийн юу assistant гэсэн тийм байгаа. Тэгэд general art энэ тий уран зохиол, утга зохиол энэ бол тэр Канадынхан ёо авчиг гэдэггүй юм байна л да. Ямар ч оноо өгдөггүй мэрэгжил шүү. За тэгвэл энэ дээр сургамж нь юу вэ? Дүгнэлт нь юу вэ гэхлээрэ номин юу бодож явсан гэхээр ингээд яваад байсан өөр хин нэг дөөрөөсөн гэж байгаа байхгүй. Хүмүүс аягүй явсан, үе тэнгийнхэн явсан, тэгээ болцсон гэдэг байгаа. Дахин хэлье. Би тэд яаж ч Илон Маскын номыг уншаад өдөр шөнөгүй яг Илон Масктай байлаа гэдэг. Илон Маск болохгүй. Тэр хүний нэг тохиолдлыг бити дуурайгаараа гэж хэлэх гээд байгаа. Тэ. Хоёрдугаар тохиолдол нь нэг за бат гिचээ өөрөөр ажил хийх гэж очсон. Ажлыг Канад өндөр цалинтай гэдгийг сонсоо явсан. Хоёулаа тэрний онлайн түрүү ярьсан шүү дээ. Эргээд зардал нь асар өндөр, нийгмийн зардал нь асар өндөр шүү. Тэр нь бидний яриад байгаа нөгөө нэг ам зогоох амьдралын өртөг гэхээс үтэгээр нийгмийн зардал өндөртэй. Бид хэд хувцас хунар хоол ундаал зардал гэж ядаж машин түлшээ. Үгүй тэр чинь баг 40%. 60% нь ирээдүрөө чиглэсэн нийгмийн баахан шимтгэлүүд рүү төлдөг шүү. Гэх гээд байгаа байхгүй. Ирээдүрөө гэсэн даатгал хоримтлал руу төлдөг. За энэ бат болохоор яасан гэхээр сурангаа ажиллах гэж байгаа шүү. Суралцаад бүтэн цагаар ажиллах гэж оролцсон. Юунд визнийх нь оюутны юунд болохоор 20 цаг ажиллах кампусын юунууд юунд болохоор кампуста 20 цаг л ажиллах 7 хоногт 20 цаг ажиллах гэдэг эрх байдаг. Тэрийг манайхан ер нь ойр тойрон сонсчихсан биз дээ, тэ. 20 цаг чинь бага байна. Амьдралын костыг түлхэхгүй байна. Тэгэхээр би тухайн ажиллаж байгаа хүмүүсийнхаа дарагтай яриад юм уу нэг эзэн авгаатай ярьж хагаад 20-оос илүү ингээ ажилдгийн гэдэг байгаа байхгүй юу. За тэр нь хоёрын л асуудал. Тэгээс Канад хүнтэй чи Канад дарагтайгаа сайн байлаа гэдэг нь Канадын цагаачлалын бодлогын мэрэгчлэлтэнд ямар ч хамаагүй. Тэ? Тэр хүн нөгөө тест юугаа тавьж л байгаа шалгуураа. Гэхдээ энэ нөхөр чи одоо нэг юун баг нэг муухай улаан гуйлахч ирчээ те. Манайх уулна экспортлоод өгөх гээд энэс мөнгө авах гээд байдаг. Энэ нөхөр жиэд манайхаас цалин аваад байдаг те. Өөрийг гэдэг чигээд байх юм бол хэрэггүй гэдэг. Ийм дээр алдаа гараад тэгээд сургалтын ч мэдээ давхар унсан, хоёрдугаар тэгээд нөгөө тэнцээгүй. Тэгээд сургалтаа төгс чадаагүй, ажиллаад олигтойч гавьсан байхгүй. Буцдаг ийм тохиолдол байжээ. Тэ. Дараагийнх нь түрүүний цалин. За энэ дээр бүр тодорхой юм. Цагийн $22 ажил авж байгаа. За энэ бол Монгол мөнгөөр ч одоо хэд юм? Бараг 80-90 мянга те. Хэд болж байна тий? Канада доллар шүү дээ. Тий. 70-80 мянга ч юм уу да те. За энэ бол цагийн 70 мянгаыг бол бас их сонсогдож байгааз. Тухайн хүүхдэд 20 дэх хүүхдэд бол вау гэж байгаа байхгүй. Гэтэл чи нөгөө бодит байдал дээр түрээсийн орлого тэр хүн чи аваачаад нэг газар түрээсэлж амьдрын шүү дээ те. Нэг байрны булан те. Өрөөч байна уу, юу ч байна уу, байрч байна. Татвар нөгөө тээвэр энэ төр чинь чи төр орсон суугч байна уу, бүр орсон суугч байгаа. Сүл шалтгаалт нөгөө нийгмийн зардал чинь гардгаараа гарна. Тэгээ $22 чинь 60% нь нөгөө нийгмийн зардалтай явчихна. Тэгээ үлдсэн 40%-аар нь буюу нэг $8-оор амьдрах гэж оролдоно гэсэн үг байхгүй. За одоо $8-оор биднүүсийн зардалч бол монголчууд ч нөгөө $8 ажиллаад амьдраа $8 зардлын багцаар амьдраа сурцсан хүмүүс аахгүй нийгэм рүүгээ 60% өгдөггүй тий. Тэгчээд түрээ чамлаад байдаг өгж байгаагүй юм байж ч тий. Тэгэхээр тэр хэсэг дээр хүрхээ атсан мөнгө. Ээж аавд чи ийм өндөр цалинтай юунд үрээд идэв ингээд нэг Монгол сэтгэр асуугаад байж багадгүй байхгүй тий. Тэгэхээр энэ дээр гол нийтдээ цалингийн дунд чиг харъя. Одоо 25 оны байдлаар нийт ажилчдын дарга зэрэг дээд дунд бүх хар ажлын бүгдийнх нь юм болохоор цагийн үнэлгээ нь $35 юм байна.
Тэгэхэд $22 бол Монголд өндөр болохоос тэнд бол бүр амьдрахгүй шүү гэж байгаа байхгүй. Тийм. Амьдрахгүй шүү. Тий. Мэдээж нөгөө дунд нь бас нэг хэд юу Канад ч уул уурхай орон газрын баялагын орон. Тэгэхээр жишээлбэл уул уурхай газрын тос центр бол $55 дунджаар тий. Харин хамгийн бага буюу 20 хэдэн доллар нь юу гэвэл нөгөө байр хоол сервис үйлчилгээ зочдын тий. Одоо нөгөө зочд буудлын ажилладаг шнэ тий. Цэвэрлэгээ гаднах тэднээс орно. Хөдөө аж ахуйн ажлыг Канад илүү хөдөө аж ахуй орн гэчихэд энэ их бага байт юм лээ. $26.4 гэдэг юм байна. Тэгэхээр яасан гэхээр тэмүүлэн гэд тэр нөгөө жишээ авч хүүхд болохоор яг ингэж энэ дээр алдсан байгаа байхгүй тооцоололн дээрээ. Тэгээд эн чинь амьдрал нь доголдож шít тий. За дараагийнх нь За хоёлаа сүүлийнхээ ирж байгаа. за тэгээ. За ингээд гих мэтийн иймэрхүү алдаанууд байдаг. Одоо шууд тэр цагаачлалын бодлогын оноонуудыг өгчээ. Цагаачлалын оноо 1200-аас дээш байж ич цагаачлалын зөвшөөр өгдөг юм байх шүү хүмүүсээ тий. Жишээлбэл цагаачлалын оноонд хамгийн их явдаг зүйл бол шууд нас 18-аас 35 байж ич хамгийн өндөр оноо 100 оноогоо шууд авдаг юм байна. Дефолтоор. Чи 35 6 болчих юм бол шууд оноо чинь багасаад 40 гарчих юм бол ер нь энэ дээр оноо авахгүй гэсэн үг. Хоёрдугаарт нь боловсрал. Яг тэр хэрэгтэй байгаа мэргэжлийн дипломтой тэгээ магистрт буюу тэрэн дээр аль хэзээ би ажилд орсон хойно цалин авч суралцахгүй. Монголч ч тэгдэс ажилд орсон хойно сураад эхэлчихдэг тий. Дадлагжаад эхэлдэг. Тэгээ нөгөө хүмүүс нь дадлагдсныхын төлөө цалин баг өгөөд эхэлдэг үгүй. Эсвэргээр магистр буюу бүр мэрэгсэн байх юм бол эндээс 120-аас 150 оноо авдаг байх нэ. Дээр нь хэлний чадвар. Тэгээ IELTS юм уу? IELTS оноо 100 өндөр байх юм бол энэ 136 оноо хүртэл хэлнийхэн дүгнэд юм байна. Ажлын туршлага нь яг энэгээрээ өмнө хаа нэгтээ ажиллаад тэгээд тэрийг батламжтай байх юм бол буюу 5-аас дээш жил ажилласан байх юм бол 80-100 оноо за одоо тэгээд дээр нөгөө нэг ажлын саналуудын энэ тэндээс нь булаацалтсан тий. Би одоо жишээл Канада явах гэж лахад 2 3 компани намайг авъяга өртсөн. Тэгээд би элчинд орох юм бол энэ өөрөө нөгөө супер оноо буюу нэмэлт карманы оноо гэж ордог юм байна. Тэр нь 600 оноо хүртэл аваад ингээд 1200 цуглуулах юм бол оноотой хүн тийшээ цагаачлалын асуудлыг боддог байх нэ. Нэг бол нэг ганцаараа бол гэтэл гэр бүлийнхэн байх юм бол нөгөөдөл дээр эхнэрт чи яг энэ оноо орж ирнэ. Тэгээд дундадчлагдсан шүү. Тэр гэр бүлээ дагуулаа очичдаг гэдэг нэг хүмүүсд нэг сайныгаа дагаад бүх хүмүүс дагаад очичдаг. Тэрийг бас тэгж хүлээж авдаггүй гэж. За ийм хитэн юм шүүсэн байлаа. Ингээд дүгнэлт нь болохоор нэг хэдэн асуултууд байгаа. Тэрийг би нэр коммент хэсгээр оруулчихъя. 15 асуулт байдаг. Эндээс нийт 20 асуулт байгаа. Энэ дээр итгэлтэйгээр тийм ээ гэж хариулж чадсан хүн цагаачлал руу ер нь хөөцөлтөөрэй гэдэг ийм асуулт байд юм билээ. Тэрийг нь би болохоор нэвтрүүлгийнхаа доотолд коммент хэсгээр оруулчих. За тий. За баярлалаа Батайхаа. Баярлалаа. Ер нь бол цүнхөө өөрчилж тэнцээ сайхан амьдрна гэдэг баталгаа бол байхгүй. Сайн бодолт бол байхгүй бол тийм ээ. Харин ч бүр амаг цаг зав өргөн мөнгөний бүхэн зарлага болоод буцаж ирэх юм тийм ээ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх явраатай MMS компани болон Од өндөр сувгийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Од өндөр радиогоор хүрсэн. За Батайхаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од өндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од өндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.